Сэрээр босоороо. За ингээд 365 өдрийн челленж эхлүүлснээс хойш 200 дахь өдөр маань одоо үргэлжилж байна. За энэ өдрүүдэд бас нөгөө буйны ажилтаа өдрүүд үргэлжилж байгаа учраас өглөө босоод за аяг тавгнуудаа бүгдийг бэлдээд за ингээд буйны ажилд бас ингээд зориулахаар гэрээс гарлаа. За өдөржингөө ойр зургийн ажилд тусалж байгаад ингээд нэг мэдсэн орой болоод нэг шөнө гэртээ ирлээ. За өнөөдрөөс хүүхдүүдэд харах даалгавартай байгаа. За ингээд 201 дахь өдрөө эхлүүллээ. За ингээд өглөөний цайгаа хуучаад за хүүхдүүдтэйгээ хоол ундыг бэлдэж өгөөд ингээд гадуур ажил амжуулах ёстой болсон. За ингээд нэг UB cab дуудчаад таксинд суучаад хотын төвөөр өнөөдржингөө нэлээ алхлаа. За бас нэлээ бас халуун өдөр байлаа. За орой гэртээ бас нэг хүнсээ цуглуулахгүй болдгоо ойр зургийн нэг хэсэг юмнууд эд жуух юмаа цуглуулчаад ингээ гэртээ ороод хүүхдүүдтэй хоол хийж өгөх ёстой. За өнөөдөр сүүлийн нэг 2-3 хоног одоо фитнес дасгалаа сайн хийсэнгүү. За тэгэхээр орой нэг хонкон гэдэн дасгал хийгсэн бодолтой байгаа. За ингээд гэртээ ирлээ. Охтууд маань ч гэсэн бас нэлээ өлсцэн байна аваа гэсэн учраас нэг хамтдаа нэг шивгаа задлж идчихэд за ингээд оройныхоо хоолыг хийхэр боллоо. За охтууд нэг гомонтой хуурга идэгээд өгчээсэн. За ингээд ногоогоо арилгаад оройныхоо хоолыг бэлдээд ингээд хоолоо бөөндөө идчихэд оройныхоо дасгалыг эхлүүлж байна. За маргааш бол үндсэн яг жимтэй өдөр байгаа. За маргааш хөл орно нэлээд бас амтан болох байх гэж бодож байна. За ингээд хоолоо идлээ. Оройныхоо хөнкөө хэдэн дасгалуудыг хийчээд өнөөдөр ингээд амарнаа. За тэгээд ер нь хичээлж орох төглөө хичээл орохоос өмнө бас нэг салхинд ойрхоо нэг гарчаад ирэх бас бодолтой байгаа. За та бүхэн сайхан амраарай.